Oh my gosh. Мөндөртэй. Ороо. Тэгээ үнэндээ би өвдөд байна. Нара намайг гэртээ орж ирсэн зэрэгцээ амар том үйл ирж байна. Энэ бол зөв real life биш дээ. Guys, миний өглөөний цай. Өдрийн цай юм уу? Үсээ нүүртэйгээ янзлчихлаа. Тэгээ би орой 7:30-аас явахаас учраас одоо 3 цаг өнгөрч байна. TikTok-ийн бичлэгээ хийхээс өмнө жоохон амс хийгээд цаавал ундаа идчихээд бичлэгээ хийчээд тэгээ буудлын дээр очиод бичлэгээ янзлдаг юм уу гэж бодож байна. Амжихгүй шүү дээ. Тэгээ буудал явахаас өмнө бичлэгээ янзлаад апплод хийгээд тэгээ явъя да. За guys, одоо би болохоор тоглолтын хувцас бүр өмсөө авчиж бодож байна. Тэгээд өнөөдөр очих буудал маань амар дотор болон тоглолт маань тэгэхээр амар халууцдаг. Тийм учраас би хувцасаа жоохон нэмгэндөө палаж өмсч тийм үү гэж 100 өмсдөг палаж өмсдөг юм гэж бодлоо. Одоо энэ хувцас нэрээ штэ. Хувцас чичтэй. Одоо юм дээр би энийг 100 өмсдөг байхгүй юу? Энэн дээр би нэг юм хар өнгийн палаж өгсөн. Энэ амар нэмгөө. Маш нэмгөө. Та бүхэн одоо өмсөж хараалаа за. Үнэхээр хөнгөн тэгээд айгүй хөөрхөн харагдаг палаж. Энэ дээр ингээд том цагиргаан юм орж ирэл тэгэл болоо миний хувцлалт. Одоо би одоо хоолойгоо халаагаад тэгээд энэ хувцас шууд ингээ өмсөж явчихын. Тэгээд дээгүүр нь би энийг өмсчхөөр өмсөд хоолндоо ороод яг тоглолтоо эхлэхдээ нэг бүдэн гэж хэлчихэн. Юу гэж байгаа хальт харуулъя. Одоо жишээ нь би ингээд дуучныхаа дууг нь бас ингээд нэмээд тэгээд хөтөлбөрөө ингэж гаргадаг. Тэг өнөөдрийн буудал маань хитэл 24 хүн дуудуулна. 24 хүн. За одоо би болохоор дуунуудынхаа листийг гаргах чинь. Өнөөдөр болохоор цаг 30 минут болно гэхээр 24 шигээ дуу хэрэгтэй. Хамгийн ихтэй 24 шигээ дуу болно. Снаг хартаа би хувцас хэлсэн байгаа. Гин даах лөө гэж бодоод байгаад тэгээд татвараа ингээд бүх нөгөө хувцаа ингээд энэжин нэг бондоолоод бөөгнүүлээд хийчихлээ. Хоолоо өчвөл тэгээд дуусаа штэ би чинь ажилдаа ажиллаж чадахгүй юм болно. Тийм. Хоолоо өвцөн байсан ч ажилдаа явах хэрэгтэй учраас би хоолгоо өвдөгцөн ажилдаа явмааргүй байна. Одоо 30 минут үлдсэн байна. Одоо энийг ингээ өвсөл тэл гарлаа. Хөтөлбөрөөр гаргацсан. Очоод нэг буулгаж нэг хүн шиг хоол идээ да. Одоо ойрын хэд хоног дандаа хүн бус хоол идээсэн зүгээр амар залхуурал хоол нь хийж идэхгүй. Тэгээ дээрээс нь юу байсан болохоор дайет хийж байгаа болохоор бүр нэг хоол гэхэд хоол биш мэдээдсэн тэгэхээр одоо нэг өнөөдөр нэг хүн шиг хоол идээ да гэж бодож байна. Халуураас салгач. Тарам. Одоо бүгдээ капшида. Явцгаая. Машина үлээж байна. Хав харагддаг гинэ ёо. Ямаа ингэ тавьцаа. Одоо бодол руу явах гэж. Бид нэр хоолнд орох гэж. Нэг ойрхон ирчлээ. Хаахт нь ирчээ. Бүх хоолоо хураач. Турк пицца. Ийм хожинс нөө. Жинхвэн. Анаар энэ л туркийн үндэсний амттан кейк байна. Бодол дээр мэдихний хоол ахгүй нэ би шарсан дүнс жоохон хацагтай тэгээд аваад авчихлаа. Guys, see my face. Тэгээд энэ хэцтэй газар тавчаад тэгээд товцомч миний өсвөөс аяар алт бастай. Guys, би одоо гэртээ ирсэн байна.
Би та хэдэд нэг юм хуваалцах мартсан байна заяа. Юу юм бэ гэхэлэр ингээ миний ингээ хуруу ингээ ийм амар болсон байгаа даахгүй ингээ өчтөр бүр хавдаад 2 хоног би бүр яг ингээ тоглолтойж байгаа энэ бүр ингээ яг нэг шүнэн унтахгүй янгин зүгтүүд ингээ ибупрофен гэж юм байдаг шүү дээ. Тэр би бүр ингээ 600-тай гурыг уугаад тахад өвчин намдахгүйсахгүй миний бүр энэ хуруу бүр амар өгдөд. Тэгээ би ингээ манай тахарт Колумбод амьдарч байгаа. Тэгээд Колумбод ингээ Кубод амьдарч байгаа шинээр ирсэн одоо дуучтай байгаа байхгүй. Тэгээ би ингээ би өөрөө ганцаараа ингээ байж чаддгүй хүн. Тэгээд одоо би болохоор ингээ ганцаараа ингээ байгаад байгаа. Тэгээ өчтөр би бүр ингээ өвдөд ирэнгүүд бүр ингээ ганцаараа байж байгаа юм ингээ хэцүү санагдаад. Тэгээ би өчтөр бүр өвдөөд тэгээ яг ингээ доор ингээ төчтэй тийм нэг эмэгтэй байгаа байхгүй. Тэгээ тэр эмэгтэйд би амар өвдөдөлтгүй би тэгээ бүр уйлаад очоод тэг миний гар ингээ амар өвдөд ингээд гэсэн чи нөгөөч англи ахгүй заяа. Дандаа зөвхөн ингээд испанаар ярьдаг. Тэгээд надад бүр мими чи ингээ хуруугаа ингээд ингэж үзсэн үү, тэгж үзсэн үү гэдэг би үзээгүй ингээ юм уучаад гэсэн ингээ болохгүй нэгэд ингээд хэлээд гэсэн чинь надад бүр Google Translate хийж байгаа заяа өөрөө амар хөөрхөн. Би ингээд одоо найз руу асуугаад яа чамаг. Тэгээд манай найз маань юмч гэд миний бүр зургийг ингээд 3-ны зургийг аваад штэ. Зургийг авангуудаа тэр юмч найз руугаа бичингүүтээ ийм хэрэгэлгээд надад бүр ингээд бичиж өгвөл яах вэ та нар ингээд надад бүр амар хөөрхөн санагдсан. Бүр ингээд уйлмар хөөрхөн заяа бүр ингээд хороо дэлхий дээр яагаад ийм гоё хүмүүс ингээд надтай хамт яваад байгаа юм бол гэж би бодсон баггүй. Тэгээд би ингээд тэр хичийн зөвлөөр заяа. Тэгээд хурууга халуусанд хийгээд өчтөр үзээ тэгээд ингээд үдсэн чинь шүнжэнгөө ингээд амар өвдөд исэн гар минь өвчин намдаа тэгээд шууд тэгээд ингээд хүн шиг ингээд хуруу минь ингээд хүн шиг болчиход байж байна. Ийм гоё хэлчихэд наа гэдэг. Тэгээд над руу өчтөр бүр Instagram дээрээ би нэг пост хийснээс хойш миний энд дэдэг бүхий л найзууд бүгдээрээ ингээд над руу амар чадсан. Гайгүй юу, имлөөрөө явъя, тэхүү өнөхөө, чи маргааш яах вэ хөө, имлөөрөө явж чадах юм уу, ганцаар явж чадах юм уу гэж мэгэл заяа. Нөгөө нэг бас амар олон жил хамт ажиллаж байгаа бөмбөрчин тэр одоо өвөө байдаг аахгүй бүр өвөө заяа. Тэр өвөө хүртэл надад бүр гэлөөгөө очиж байгаа надад ингээд хүрэх тоосмоос хүртэл авчирсан гэж боддог амар хүрх. Тэр түрхдэг тос нь надад өөрчлөлөө өгүүлдэг. Гэтэл хүний сэтгэл тэ бүр ингээд та нар хүнд ингээд гадаад улсад ингээд газар амьдарч байгаа эмэгтэй хүн ингэж тусалж ингэ боддоо тань. Гоё яагаад? Тийм бид юм байна. За ямар ч энийг би ингээд хэлмээр санагдсан юм аа тэгээд дараа шимжлэхөр болцсон. За. Баярлалаа миний бичлэг үзсэнд. Бай. Миний хуруу ингэ хөдөлж чаддаг болчиход ич. Тэгээд бай. Дараа шимжлэхөр болцъя.